сурч баршгүй хөгжмийн дагай. Сонсож ханашгүй сайхан мууга. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа. Нэцгэй бүгдүүдээ. Сурч баршгүй хөгжмийн дагай. Сонсож ханашгүй сайхан мууга. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхний хөгжмийн боловсролд зориулан бэлтгэдэг хөгжмийн их шиг тайрцаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг нэвтрүүлэгч Бэлгээ, редактор Солонго бид хоёр хөтлөн явуулнаа. Энэ удаад ятг хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Дондгийн Цэрэн хорлоогийн ятг хөгжмийн сурах бичиг номын тухай хүргэнэ. Авьяас булангаараа Яруусхуй Төгөлдөр хуурын уралдааны тэргүүн байрын шагналт Улаанбаярын маралмаатай уулзна. Хөгжим сонсох цагаар Францын хөгжмийн зохиолч Камила Сен-Сансын Амьтдын багт наадам бүтээлийн Аквариум нэртэй хөгжмөөс сонсгохоор бэлтгэлээ. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гадас одонтой Цэрэн Дондгийн Цэрэн хорлоо ятг хөгжим сонирхогч хүүхэд залуус болон мэргэжлийн сургуулийн оюутан сурагчдад зориулж 1989 онд ятг хөгжмийн сурах бичиг номын нэгдэх хэвлэлийг 2017 онд 2 дахь хэвлэлийг гаргажээ. За энэ номд ятг хөгжмийн хийц, бүтэц, төрлүүдийн тухай нарийн тайлбарласнаас гадна хөгжмөө хэрхэн хөглөх, яаж арчлан хамгаалах тухай оруулсан байна. Мөн хөгжимчний зөв суулт, баруун зүүн гарын байрал, тавил, анхлан суралцагчдад зориулсан хялбар гарын дасгалаас эхлээд ятгын гоцлол, хоршил, чуулгууд зориулсан бүтээлүүдийг хамруулжээ. Онцлон хэлэхэд ятгын нотноос гадна төгөлдөр хуурчид хамтран хөгжимдөх нотыг ч бас оруулсан байна. Ингээд хүүхдүүд та бүхэндээ Цэрэн хорлоогоор хөгжимдсөн ятгын сонатыг сонсгоё. Авьяас булан. Энэ болондоо нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Улаанбаярын маралмааг урьлаа. Чөлөөт цагаараа төгөлдөр хуураар хичээлхээс гадна бүжиг болон зургийн дугууланд суралцдаг маралмаа охины амжилтаас дурдъя. 2015-2016 онд Яруусхуй Төгөлдөр хуурын уралдаанд 3 дугаар байрын шагнал хүртэж, Нацаг доржийн 110 жилийн ойн зургийн уралдаанаас тэргүүн байр эзэлж, 2017 онд 1-р сургуулийн сурагчдын дунд зохиогдсон гар зургийн уралдаанаас дахин тэргүүн байрын шагнал хүртэж, 2018 онд Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан фортепиано улсын 4-р уралдаанаас тусгай байрын шагнал хүртэж, 2019-с 2021 онуудад оролцсон бүжгийн тэмцээн бүрээсээ 1, 2, 3 дугаар байрын шагнал хүртэн гаргасан амжилт хөдөлмөрч зан хичээл зүтгэлээрээ үе тэнгийн нөхдөө манлайлсан авьяаслаг охин юм. Ингээд та бүхнийг маралмаатай уулзуулъя.
Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би Монголын хүүхдийн ордны мөнгөн цэцэг багш дээр төгөлдөр хооронд явдаг. Анх 3 дугаар ангиас эхэлж яваад одоо 8 дахь жилдээ хичээлж байна. Анх болохоор манай ах мөнгөн цэцэг багш дээр анх явдаг байжгаад тэгээд ахыхаа багш дээр шаваар орж исэн. Анхандаа бол төгөлдөр хооронд нэг дуртай байгаагүй ээж ор гэд оруулаад тэгээд одоо л амар баярлдаг. Төгөлдөр хооронд явсандаа яваагүйсэн бол бас хийж чаддаг юм байхгүй. Анх болохоор би бага ангидаа ороход айгу тийм толгой муутай хичээлдээ жоохон муу байсан. Тэгээд төгөлдөр хоор болохоор айгу тэгж толгоогоо ажилуулж тоглолт юм шиг санагддаг. Тэгээд бүх олон талаар айгу хөгжүүлж өгдөг. Хоёр гараа ажилуулаа, хөлөө ажилуулаад багасаа нөгөө ноотнуудаа чийжлээд явхаар бас юм цээжлэх чадвар нь хөгждөг юм шиг санагддаг. Одоо болохоор ер нь үг мөг ч юм уу янз бүрийн юм чийжлэхэд төгөлдөр хоор тоглосны бас үр ашиг нь гардаг юм шиг санагддаг. Хөгжмөр хичээлж хахад шандрах үед бол зөндөө гарч исэн. Тэгэхэд бол манай ах бас айгуу тусалдаг байсан. Одоо чи дахиад хийдэд давтаад байвал наач улмал гоё болоод чинь гэл. Тэгээд төгөлдөр уур болохоор нэг тийм тоглоом шиг санагдаад идэг. Одоо шинэ ая тоглол эхлэхээр амар хэцүү санагдал би яаж давтах вэ гэл. Тэгэл ингээл баг багаар давтаал тэр нь жоохон сайжрал. Тэгэл нэг тэр үе давтсан юм шиг сүлд нь харахаар чадсан байдаг. Тайзан дээр гарахтаа нэлээд сандардаг. Би бүжгээр хичээлдэг. Тэгээ бүжгийн тэмцээнүүд айгүй ойрхон болдог болохоос тэр тусалдаг байх гэж боддог. Тайзан дээр гарахтаа нэлээд сандардаг. Гэхдээ аль болох ангитай байгаа юм шиг, гэртэй байгаа юм шиг тоглохыг хичээдэг. Ирээдүйд төгөлдөр хуураа үргэлжлүүлэн давтах болно. Тэгээд одоо болохоор IT-гаар сурж байгаад нэлээд байр сураа олцоод амьтдын тийм эрхийг хамгаалах тасрамжийн газар Монголд байгуулахыг хүсдэг. Монголд амьтдын эрх амар зөрчигддөг учраас хөгжмөр сурахыг хүсдэг болон сонирхдаг хүүхдүүдтэй хандаж хэлэхэд оролдоод үзээрэй гэж хэлмээр энэ хөгжим нь маш олон давуу талтай бүх төрлөөр хөгжүүлдэг юм шиг санагддаг. Би жишээлбэл багаасаа төгөлдөр хооронд явснараа юмдаа эвсэлтэй болсон юм шиг санагддаг. Одоо бүжиглчин эсвэл зураг зурждаг. Тэгэд анх болохоор би нэг бүжгийн дугууланд явж ирсэн төгөлдөр хуураас өмнө тэгж яагаад намайг нөгөө ерөөс сонсголгүй байна гэд тэгээд 3-4 сар сураад тэгээ юуц бараг сураагүй гарч исэн. Тэгээд төгөлдөр хоорондоо ороод сонсгол маань нэлээд сайжраад тэгээд сүүлд бүжгэндээ авахд болохоор аяа сонсож аяа мэдэрч чаддаг болсон. Хамгийн түрүүнд мөнгөн цэцэг багштай юм шиг талархмаар байна. Манай ах тэгээ би бас манай яг доотлын төрсөн дүү бас гуруулаа манай багш дээр явдаг. 8 жилийн хугацаанд миний хажууд байж асуудлууд минь тусалсан мөнгөн цэцэг багштай би баярлмаар байна. Тэгэд бүх талаар дэмжиж бас тусалдаг ээжтэй бас маш их баярлмаар байна. Би ийм юмд явмаар байна гэхэд шууд зөвшөөрөөд за тэгдэг чинд явах уу тэрэнд явах уу гэд бүх талаар минь дэмждэг. Тэгээд намайг энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд маш их баярлаа. Одоо марлама хүүхдүүд та нарт төгөлдөр хураар хөгжимдөд санардуулна.
Хөгжим сонсох цаг. Энэ болон гараан Францын хөгжмийн зохиолч Сен-Сансын Андидын багт наадам хөтөлбөрт зохиолоо сонсож байгаа шүү дээ. Аянуудаа бид Аквариум нэртэй бүтээлийг сонсохоор бэлтгэлээ. Тонголог шилэн хоргоны ёроол Элис дэвсэн замгаар хучигдсан гудамжтай бидний мэдэх ертөнцөөс тэс өөр орчинд амьдрах загас тонголог хоргоны цаанаас тэдний алтан шаргал мөнгөлөг биеийн гялалзан харагдах нь тончиг гайхалтай. Сен-Санс энэхүү хөгжмийн илэрхийлэлдэн төгөлдөр хуур хийл флейт зэрэг хөгжмүүдийг ашигласан байна. Аквариум доторх амгалан тайван төгс үсгэлэнтэй ертөнцийг хөгжмөр хэрхэн дүрсэлснийг үргэлжлүүлэн сонсцгоё. Хүүхдүүд та бүхэн хөгжмөө сонсоод төрсэн сэтгэгдлээ зургаар илэрхийлж, хөгжмийн эгшигт хайрцаг цахим хуудас руу илгээгээд бэлгийн эзэн болоорой. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай. Нэвтрүүлгийн редактор Солонго, найруулагч Саран Туяа.